Хайрт нөхд минь ээ. ертөнцийн эзэн энэ үгийг Есүст итгэсэн хүмүүст хандаж хэлсэн учраас бие сэтгэлээрээ үйлдсэн бүх бузар хэрэг болон гэмт явдлаа орхиж түүнийг хүнд итгэх түн. Ийхүү зөвхөн түүнд амьдралаа зориулж туйлын ариун байдлыг сахицгаая. Биднийг хайрлаж хэлсэн үгийг минь дагах түн. Бид Есүсийн ажлыг хийхдээ хүн гомдоож, муучилж, мэхэлсэн удаа байхгүй учраас бидний үгийг дагахаас айх хэрэггүй. Үүгээрээ би та нарыг буруу шааж зэмлэх гээгүй шүү. Би та нарт үнэхээр хайртай. Энэ үгийг би үүнээс өмнө ч хэлсэн. Тийм учраас л би та нартай нэгдэж, үгсэн ч сэгсэн ч хамт байх хүсэлтэй. Би үргэлж та нарт найдаж, ертөнцийн эзний замаар бат явхад чинь бахархан амар тайван болдог. Хичнээн зовлон мэдлэгч миний сэтгэл ийм үед баяр хөөртэй болдог. Македонд байхдаа би нэг ч удаа амарч чадсангүй. Үргэлж хавчигдан Есүст үл итгэгчид намайг эсэргүүцэхэд нөхдийнхөө төлөө л зовж байлаа. Харин ертөнцийн эзэн хайртай хүнээ зовлонд ороход нь үргэлж урам зориг оруулдаг. Тэр удаач ертөнцийн эзэн намайг зоригжуулахын тулд Титийг ирвэлв. Зөвхөн түүний ярьсан нь биш, хэлсэн үг нь надад илүү их урам зориг өгсөн. Нааш ирэхээс өмнө Тит та нартай уулзаад урамтай болжээ. Тэгээд надтай уулзахдаа одоо тэд тамтай уулзахыг их хүсэж байна. Тэд буруу хэрэг хийж таныг сэтгэлээр унагсандаа ихэд гэмшиж байна. Таныг тэд хинээрч муучлуулдаггүй гэсэн энэ үгийг сонсоод би асар их баярлаж байна. Үүнийхээ шалтгааныг би хэлье. Урд би та нарт нэг захиа явуулахдаа зөвхөн зэмлсэн учраас та нар уншаад төр зур сэтгэлээр унсан бизээ. Иймээс би бичээгүй чи дээр байж гисэн боловч одоо бодоход бичсэн зөв ажээ. Гол нь та нар сэтгэлээр унахдаа буруугаан ойлгож зассанд чинь би баяртай байна. Зөвхөн ертөнцийн эзэн та нарын гэмшлийг ашиглаж зам байдлыг чинь зассан байна. Иймээс миний захиа ашигтай болжээ. ертөнцийн эзэн хүний гэмшлийг ашиглаж, бурууг нь ойлгуулж, гэм хийхийг нь зогсоож, эцэст нь аварч чадах учраас хүнд харамсах юм үлддэггүй. Харин Есүст үл итгэгч хүний гэмшил гуниг өөр. Тийм хүн хичнээн их гуниг зовлон эдлэгч ялгаагүй нас барсан хойноо мөнхийн зовлонд орох болно. Буруугаа ойлгож гэмшсэн та нарыг ертөнцийн эзэн гунигт оруулахад та нар ичид зовсондоо тэр буруугаа засахыг хүсжээ. ертөнцийн эзнийг эсэргүүцсэн түүнээс шийтгэл авахаас айсан та нар гэмт явдалтай эвлэрэхгүй болохоо харуулж тэр бузар гэмтэй хүнд өөрсдөө хатуу арга хэмжээ авсан байна. Одоо та нар гэмгүй болохон харуулв. Би энэ захиаг зөвхөн тэр гэм хийсэн ба хохирсон хүмүүсийн төлөө бичээгүй. Намайг хайрлан үгийг минь дагаж Есүсийн замаар явахыг чин сэтгэлээс хүсэж байгаа бол ертөнцийн эзэн та нарыг сайшаах болно. Үүнийг ойлгуулахын тулд би захиа бичсэн юм. Тэгээд дараа нь Тит ирж та нарын тухай ярьж намайг ихэд урамшуулан тайвшрууллаа. Тит та нартай уулзаад цаашид гэм хийхээ болсныг чинь сонсоод сэтгэл тайван баяртай болж энэ баярыг бид хамт хуваалцж байна. Есүсийн үгийг бат дагдаг хэмээн би нэгэн удаа та нараар Титийн өмнө бахархаж байсан юм. Миний тэр бахархал хэлсэн үгтэй минь адил үнэн байсныг та нар батлан харуулж чадлаа. Хэний ч өмнө би нүүр улаахгүй ажээ. Миний үгийг дагаж цаашид гэм хийхээс болгоомжлох болсныг чинь Тит үзснээс гадна өөрийг нь халуун дотн хүлээн авсныг дурсан санахдаа та бүгдийг илүү их хайрладаг ажээ. Одоо би та нартай бүрмөсөн найдаж чадах учраас жаргалтай боллоо.